За сайн байцгаана уу? Эсний өдрийн мэнд төргий. Тэгээд өнөөдөр бүгдээ хамтдаа бурхандаа багтаал хүндэтгэлийг өргөцгөөё. Амен.
бол бидний бүтээгч эзэн. Есүс та бидний зүрхэнд оршдог. Амен Есүс. Амен Есүс. Амен Есүс. Halleluja Есүс. Тийм ээ Есүс. Тань талархъя эзэн. Та өөрөө биднийг бүтээсэн. Та бол үзэсгэлэнтэй эзэн. Таны хайр ивэл үргэлж бидэнтэй хамт байдаг талархъя Есүс.
шалах үед мэн их эзэмэн танд энэ өдрийн төлөө энэ цагийн төлөө бас талархъя. Тийм ээ. Та бол үзэгсэнтэй сэтгэл булаан хосгүй хийгээд яруу алдартай төгс эзэн билээ. Эзэн бурхан минь таны өмнө бид бас зогсож өөрсдөө даруусган гим нүглийг гимшин эзэн таныхаа нэгүслийг тань эргэлгийлв энэ газар байна эзэн. Өнөөдөр та өөрийн үгээр биднийг ажиллаач. Өнөөдөр та өөрийнхөө ариун сүнсээр та биднийг дүүргээч. Энэ цаг бол таны цаг. Та бидэнд үгээ айлдаач. Бидний зүрх сэтгэлийн савыг та нээлттэй байлгаж бэлгаан дүүргээч. Таныхаа гайхамшигтай нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ сайн байцгаана уу. Чусокийн дараах өдрийн мэндийг хүргье. За бүгдээрээ чусокоор сайхан амарцгаасан баг гэж найдаж байна. Тэгээд өнгөрсөн бас 3 дахь 4 дахь 2 өдөр бид нар бас 2 орой эзнийг магтаалын бас тийм сайхан цаг байсан. Тэгээд тэнд бас онлайнаар оролцсон хүмүүст бас баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Библийн хамгийн сүүлчийн ном буюу Шинэ гэрээний хамгийн төгсгөлийн ном болох Илчлэлт ном дээрээс эзний үгийг хамтдаа бүгдээрээ хуваалцгаая. За Илчлэлт номын 3 дугаар бүлгийн 14-өөс 22 дугаар эшлэл. Хамтдаа бүгдээрээ эзний үгийг эдгээр ишлүүдээс халуун байдал гэдэг сэдвээр эзний үгийг сонсноо. Халуун байдал. За 14 дугаар 3 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлээс эхлээд уншээ та бүхэн бас дагаад уншаарай. За онлайнаар үзэж байгаа хүмүүс дагаад бас уншаад яваарай гэж хүсэж байна. Лавдик дахь чуулганы тэнгэр элчид бичигтэн. Амен. Итгэмжит бөгөөд үнэн гэрч болох Бурхны бүтээлийн ихэн үүнийг айлдаж байна. Би чиний үлсийг хүүтэнч биш, халуунч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүүтэн юм уу эсвэл халуун байгаасаа гэж би хүсэж байна. Тинхүү чи халуунч биш, хүүтэнч биш, бүлээн тулд би чамайг амнаасаа нулимж гаргана. Яагад гэвэл чи би баян хөрөнгөцсөн тул дутах зүйл юр байхгүй гэдэг. Чи хөөрхөлөлтэй, өрөвдмөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна.
баян болохын тулд галт цэвэршүүлсэн алт. Хувцлахын тулд болон нүцгэрлийн чин ичгүүр ил болчихгүй тулд цагаан хувцас. Харахын тулд нүдэд тослох тосыг надаас худалдан ав гэж би чамд зөвлөе. Би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгажуулдаг, тиймээс халуун бай гэмш. Харах тун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл би дотгош түүн рүү орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллоно. Би ялж эцгийнхээ хамт синтидэн заларсны адил надтай хамт синтидмийн залрахыг ялагчд сойрхоно. Чуулгануудад сүнс юу айлдаж бөг чихтэн сонсохтун гэвэ. Амен. За илчил ном дээр сарах юм бол эзний тэнгэр элч илчил номыг бичихч Есүсийн хайртай шав дагалдагч Иохнаар дамжуулаад энэхүү илчлэлтүүдийг буюу үзэгдлүүдийг үзүүлсэн байдаг. За энэ илчлэлтүүдийн дундаас илчлэл номын 2 дугаар бүлгээс эхлээд 7 Бага Азийн хогийн Дундад Азийн 7 чуулганд Бурхан долоолонд нь яг өөр өөрсдөнд нь таарсан үгийг өөрийн тэнгэр элчээр дамжуулан буюу ариун сүнсээр дамжуулан хэлсэн байдаг. За Лайдик гэдэг хотод байдаг Христийн чуулганд эзэн хандаад өнөөдрийн сургаалыг буюу өнөөдрийн үгийг хэлж байгаа. За энэ бол хэдийгээр 1-р зууны үеийн чуулганд хэлсэн боловч өнөөгийн чуулган буюу өнөөдөр ч гэсэн дэлхийн авралын зар чуулганыханд Бурхны хэлж байгаа үг гэж бид нар хүлээж авах хэрэгтэй. За Лайдик дахь чуулганы тэнгэр элчид бичих тун гэж хэлсэн. За энийг бол Бундаан дахь дэлхийн авралын зар чуулганы тэнгэр элчид бичих тун гэж хэрэг унших юм бол хамгийн түрүүнд бичигч нь өөрийгөө танилцуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бидэнд хандан энэ үгийг бичиж энэ үгийг хэлж байгаа тэр Бурхан өөрийгөө хинбэ гэдгийг хамгийн түрүүнд танилцуулсан буюу Бурхан өөрийгөө танилцуулахдаа юу хэлж байгаа гэхээр хамгийн түрүүнд амен гэж хэлсэн байна. Амен. Амен буюу энэ бол амен бол энэ зүйл биелнэ гэсэн тамгалал юм гэсэн үг. Тэгэхээр бүхнийг биелүүлэгч үнэхээр өөрийнхөө хүслийг биелүүлэгч тэр Бурхан эхлээд өөрийгөө юу гэж хэлж өгөхөр амен гэж танилцуулсан ба үргэлжлүүлэн итгэмжит бөгөөд үнэн гэрч болох Бурханы бүтээлийн эхэн гэж энэ бол хэнийг хэлж байгаа вэ гэхээр итгэмжит бөгөөд үнэн гэрч гэдэг маань өөрөө Христийг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр Христ буюу бүх зүйлийн эхлэл болсон Есүс үнийг чамд зориулан айлтж байна. Яагаад гэвэл бид нар бол мэдээж энэ цуглаан бол дэлхийн авралын зар гэдэг нэртэй Global Mission Church гэж байгаа боловч энэ бол хэн нэгэн хүний цуглаан биш. Энэ бол мега пастрын цуглаан биш. Энэ бол энэ хойноогоо том солонгос цуглааны пастрын цуглаан биш. Энэ бол Есүсийн цуглаан. Хүмүүс бид нараас асуудаг Есүсийн цуглаан чи хаана юм бэ гэж. Та Христийн цуглаанд ирээрэй гэж бид бас хүмүүсийг урьдаг. Тэгэхээр энэ бол хэн нэгэн хүний цуглаан биш, Христийн цуглаан учраас Христ өөрийнхөө цуглаанд хандан энэхүү үгийг хэлж байгаа. За тэгээд Лайдик хотын сүмийнхэнд хандаад их эзэн гол поинтыг юу гэж хэлсэн бэ гэхээр би чиний үйлсийг гэж хэлсэн байна. Үйлс гэдэг бол хүний дотоод ертөнцийн амьдралын хэм маяг, хандлага, дотроо хинбэ гэдгийг гаднах үйлс нь илэрхийлж өгдөг. Тэгэхээр тэр цуглаан дотроо ямар цуглаан байсан? Тэр цуглааны үйлс нь ямар цуглаан байсан бэ гэхээр халуунч биш, хүйтэн биш гэж хэлсэн байна. Халуунч биш, хүйтэн биш. Өөрөөр хэлэх юм бол Бурхны гал халуунаар хайрлт юм өгөхөр үгүй. Эсвэл бүр итгэл нь дөнгөж эхэлж байгаа мó гэхээр бас үгүй. Зүгээр нэг ямар байдалтай байсан бэ гэхээр халуунч биш, хүйтэнч биш буюу итгэл нь зүгээр нэг шашинлаг болцсон. Бүтэнсээ өдөр зүгээр л нэг сандал бүлээцүүлэх гэж цуглаанд ирдэг хүмүүстэй адилхан. Ямар тийм Бурхны гэсэн сэтгэл байхгүй болцсон. Тэгтээ бүтэнсээ сүмд явах хэрэгтэй гэж бодоод явдаг. Бурхан байгаа гэдгийг мэдээд байгаа хэрнээ Бурхантай харилцах харилцаанд байхгүй. Итгэлийн амьдрал нь халуунч биш, хүйтэнч биш, царцуу буюу бид нар ялангуяа манай монголчууд Монгол мах маань шөлтөө бол хийгээд махаж хандах юм бол тос гардаг. За тэгээд тостоо
тийм ээ шүлэн дээр бид нар сайхан будаа ч юм уу гурил ч юм уу тийм ээ сайхан буцалгаад идэх юм бол шүлтээ хоол. Шүлтээ хоолоо бид нар бүгдийг нэдэж барахгүй магадгүй үлдээчих юм бол маргааш өглөө царцуу хоол. Царцуу хоолыг яаж мэддэг вэ гэхээр савда хоолоо ингээд харах юм бол дээдлэлт нь ингээд тос тунцсан байдаг. Тэгээд тэр тосыг нь хамж аваад шууд хүүтнэр нийддэг хүн гэж байхгүй. Хин ч идэхгүй өөрөөр хэлбэл тэрийг хэрвээ тэгж идэх юм шууд амнаасаа ямар муухай юм бэ гэж гаргана. Харин сайхан халааж агаад хав халуун хоол идэх юм бол хаста хүйс гараад одоо гоё Монгол лавшаага иднэ гэсэн үг. Яг үүнтэй адилхан. Бурхан бид нарыг халуун чиш, хүүтэн чиш, бүлээн буюу царцуу итгэлтэй байхыг хүсдэггүй буюу Бурхан энд хэлсэн. Чамаа хүүтэн юм уу эсвэл халуун байгаасаа гэж би хүсэж байна гэжсэн. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр халуун зүрх сэтгэлээр Бурханыг хайрладаг байгаасаа. Тийхүү чи халуун чиш, хүүтэн биш, бүлээнд бол би чамайг амнаасаа нулимж гаргана гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийм амьдралд, тийм итгэлд Бурхан дургүй гэсэн үг. Тийм итгэлд Бурхан дургүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ чуулган анханасаа ийм чуулган байгаагүй. Энэ чуулган бол Лайдикотын чуулган бол анхандаа бол маш гал халуун хайраар Есүст итгэж, Бурханыг дагаж, хамтдаа цуглаж, халуунаар эзнийг магтаж, Библийг уншиж, тийм ээ эзний үгийг хуваалцаж, Бурхан маш халуунаар өөрсдөө зориулдаг байсан. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маш олон хүмүүс Христэд итгэх итгэл нь зүгээр л нэг шашинлаг болж тэг зүгээр л сүмд ирдэг. Бурхантай харилцах харилцаа нь тийм ч халуун биш. Бүлээн болж эхэлсэн байна. Тэгэхээр өнөөгийн чуулганууд ч гэсэн бид нар нэг зүйлийг маш сайн бодох. Тэр бол юу гэхээр за Монголд 90-ад оны их үед одоо анхны Христэд итгэгчдийн одоо нэг нь болж явж исэн хүнийхээ хувьд анхны цуглаануудын гал халуун байдал. За би өөрийнхөө ч гэсэн гал халуун тэр анхны итгэлийг болвол сандаг. Тэгээд харамсалтай нь юу гэхээр маш олон итгэгч нар одоо юу гэж ярьдаг вэ гэхээр 90-ад оны үед анх цуглаанд явж байхад гал халуун сайхан байжтэй гэж. Зүгээр дурсамж болгож ярьдаг нь маш одоо харамсалтай. Харин Бурхан бид нарыг халуун итгэлээ зөвхөн дурсамж болгож ярих биш. Харин одоо ч гэсэн халуун байгаасаа гэдгийг хүсдэма гэдгийг Лайдикотын сүмийн хэлсэн эзний үг бидэнд илчлэн харуулж байгаа. Тэгээд эзэн хэлс хэрвээ чи ийм халуун чиш хүүтэн чиш байханд би чамайг амнаасаа нулимж гаргана. Яагаад гэвэл хүн итгэл үнэмшил нь хөрөх үедээ хүн Бурханаас зүрх сэтгэлээрээ итгэлээрээ холдох үедээ тэр хүний төвлөрөл нь итгэлийнх нь одоо төв нь юун дээр очдөг вэ гэхээр Лайдикотын хотын сүмийнх ингэж хэлсэн. Би баян хөрөнгөцсөн тул надад дутх зүйл юр байхгүй гэжэлсэн. Өөрөөр хэлэх юм бол би баян, би хөрөнгөтэй. Баян байх юм бол мөнгөтэй байх юм бол надад өөр юу ч хэрэггүй. Энэ бол материалист үзэл санаа. Энэ дотроо юу гэж хэлж байгаа вэ? Надад өөр зүйл хэрэг байхгүй гэдэг маань Бурхан ч гэсэн надад хэрэггүй гэсэн утгатай. Бурхантай бурхангүй болно. Гэхдээ яг уу сүмд очие. Яг гэвэл сүмд манай тэр найз явдаг, энэ найз явдаг, найз охин явж байгаа, найз манд явж байгаа, найзын ах явж байгаа, миний уулзах дуртай хүн явж байгаа. Тийм учраас сүмд очиж гэдэг юм. Эсвэл пастор заавал сүмд иргээд гэдэг. Тийм учраас очихоостой гэдэг байдлаар. Харин үнэндээ бол өөрийгөө бол би баян, би хөрөнгөцсөнд бол надад дутах зүйл байхгүй гэдгийг нь Бурхан харин юу гэж хэлж байгаа гэхээр хей чи буруу бодоод байна. Чи яг үнэндээ бол одоогийн чинь байгаа байдал хөөрхилэлтэй өрөвдмөр чи баян биш харин ядуу байна. Чи тэр байтга бүр сохор нүцгэн гэдгээ ч гэсэн мэдэхгүй байна гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол итгэлэнд зарцуу байх үед бид сүнслэг байдлаараа хамгийн их ядуу байдаг. Бид нар харахчтай зүйлээ харахгүй сүнслэг нүд маань сохор байдаг. Бид нар өмсөх ёстой хувцас, итгэлийн хувцас өмсөхгүй байх үед бид сүнслэг байдлаараа нүцгэн бит ичгүүртэй байдаг. Ичгүүрт амьдралаар амьдарч яадаг.
За тэгвэл сүнслэг буюу баян байдал, сүнслэг баян байдал буюу сүнсээр халуун байна гэдэг чинь яахыг хэлээд байгаа. Бурхан арга замыг зааж өгч байгаа. За тэгэхээр Бурхан тэд нарын яг бодиттой байгааг нь хэлсэн. Тэгээд дүгнэлт нь одоогийнхаараа байх юм чи хөөрхийдэлтэй, өрөвдөлтөй, сохор, ядуу байна. Тэгвэл одоо энийг нь шийдлийг нь Бурхан зааж өгч байгаа. Шийдэл нь юу вэ? Чи сүнсээр баян буюу чи гал халуун итгэлтэй байхын тулд, халуун байхын тулд гал цэвэршүүлсэн алтыг аваа гэж хэлсэн. Гал цэвэршүүлсэн алт буюу алтыг тийм ээ олборлоод яадаг вэ гэхээр угаад цэвэрлээд тэгээд одоо галт одоо хайлуулад дахиж гаргаж ир давтаад дахиж хайлуулад дахиж давтаад өнгөлөөд жинхэнэ шижир алтыг бий болгодог. Яг тэрнтэй адилхан бүр цэвэршүүлсэн алт гэж хэлсэн. Тэгэхээр Бурхан бидэнд гал халуун итгэл гэдэг маань юу гөхийг хүсдэг вэ гэхээр алтыг өгөх хүсдэг. Алт нь өнөөдөр Библиэр юу биелэгдэг вэ гэхээр алт гэдэг бол итгэлийг биелэгдэг. Шижир алт мэд цэвэр итгэлтэй буюу шижир алт мэд тэр алтны өнгө хизээч хувирдгүй. Тэрнтэй адилхан итгэл чинь битгий хувираасаа. Чи нэгэнд Есүст итгэсэн бол итгэсэн шиг итгэж. Чи энэ амьдралаа дуустал мөнхийн жаргалтай усад очих хүртлээр итгэлийнхээ өнгийг хувирахгүйгээр, итгэлээсээ урахгүйгээр, итгэлээсээ няцахгүйгээр урагшаа чи явах. Тэр жинхэнэ шижир алт мэд итгэлтэй байх хэрэгтэй гэдгийг хэлсэн баг. Тэгэхээр итгэлийг халуун, Бурханд итгэх итгэлийг халуун байлгах хамгийн ихний зүйл бол мэдээж жинхэнэ итгэл буюу шижир алт. За дараа нь чи нүцгэн байна гэж хэлсэн. Тэгээд тэрнийхээ оронд Бурхан юу гэж гэхээр чи хувцлахын тулд болон нүцгэлий чин ичгүүр буюу тэр гим нүглийн чин ичгүүр ил болчихгүй тулд цагаан хувцас өмс гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол итгэл халуун байхын тулд яасан бэ гэхээр цагаан хувцсыг өмсөө гэдэг маань юу гэсэн үг гэхээр чи Бурханы өмнө ирж цагаатгалыг буюу уучлалыг ав. Уучлалыг авна гэдэг бол юу хэлж байгаа вэ гэхээр гимшин залбирч, гимт амьдралаасаа эргэж, ичгүүрт амьдралаасаа эргэж Бурханы өмнө цэвэр ариун амьдралын тухай хэлж байгаа. За дараа нь чи харахын тулд нүдэд тослох тосыг надаас худалдан аваа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ одоо сүнслэг нүд харахын тулд бид нар юу гэхээр за Библи өөрөө юу гэж хэлж байгаа гэхээр Библийг бид нар Библиэр тайлбарлуулан ойлгодог буюу энэ ном өөрөө ариун сүсээр бичигдсэн учраас ариун сүсний хүч чадлаар илүү гүн гүнзгий рүү норж ойлгодог тухай тайлбарладаг. Өөрөөр хэлэх юм бол бид сүнслэг харааг харахын тулд бид нар ариун сүсний тосыг буюу ариун сүсний тослогоог авах хэрэгтэй гэдгийг энд хэлсэн байна. Ингээд бид нарын зүрх сэтгэл халуунаар Бурханыг хайрлахын тулд ийм гурван зүйл хэрэгтэй. Итгэл, залбирал, ариун сүс. Итгэл, хувиршгүй итгэл, тийм ээ одоо цагаатгал буюу цагаан хувцас, гуравдугаарт нь ариун сүсний тослогоо буюу тэр тосыг аваа гэж хэлсэн. За надаас худалдаж ав гэж хэлсэн. За тэгэхээр Есүс бид нар энэ гурван зүйлийг авахын тулд тийм ээ худалдан аваа гэж хэлж байгаа. Есүсээс бид нар яаж юм худалдаж авах юм? Өөрөөр хэлэх юм бол тийм ээ цэвэршүүлсэн алт, цагаан хувцас, нүдэд тослогоо. Энэ гурван зүйлийг надаас худалдаж аваа гэж хэлсэн. Тэгэхээр энэ гурыг бид нар юугаар худалдаж авдаг вэ гэж? Христэс бид нар худалдаж авна. Яаж худалдаж авах вэ гэхээр бид хоёр зүйлээр худалдаж авна. Нэгдүгürt нь юу вэ гэхээр хичээл зүтгэл. Хоёрдугаарт нь гэмшил гэж байгаа. Тэгэхээр энд ингэж хэлсэн. Би хайрладаг хүмүүсээ зэмлдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш гэж хэлсэн. Яг л Есүс ба түүний чуулган, Бурхан ба бит хоёрын харилцаа яг л төрсөн эцэг хүү хоёр шиг, эцэг аав охин хоёр шиг, ээж охин хоёр шиг. Хайртай учраас эцэг эхчүүд хүүхдэд зэмлдэг, сахилгажуулдаг. Яг үүнтэй адилхан Бурхан бид нарын зүрх сэтгэлийг халуун байлгаж, бид нарын амьдралыг өөрчлөхийн тулд, гэмшилд бид нарыг дуудахын тулд тэр бид нарыг
заримдаа зэмлдэг. Хей, чиний итгэл чинь хүйтэн байх шүү. Зарцуу байх шүү. Хей, чиний амьдрал чинь нүцгэн байна. Чиний амьдрал чинь яг үнэндээ бол сүнслэг байдлаараа ядуу байна. Чи сохгор байна. Тэм учраас чи гимшин ирж чи өөрийнхөө итгэлийн амьдралыг чи амьд халуун болгох ёстой гэж эзэн хэлдэг. За ингэхийн тулд тийм ээ эзэн бид нарыг халуун бай гимш гэж хэлсэн. Тэгэхээр Христэс тос авах хоёр арга бол зүрх сэтгэлээ Бурхныг хайрлах хайрыг халуун байлгах хэрэгтэй. Бурхны өмнө бас гимшдэг байх хэрэгтэй. Тэгэхээр яагаад би түрүүн нэг нь болохоор хичээл зүтгэл гэж хэлсэн бэ гэхээр мэдээж гимшил гэдэг бол хичээл зүтгэлийг хэлдэг. Халуун байдал гэдэг бол хичээл зүтгэлийг хэлдэг. Сэтгэл байвал зүтгэл гарна. Зүтгэл байвал зүгээр ч гэсэн ходог ухт юм а гэж манай монголчууд ярьдаг. Тэм учраас бид нар өөрсдийнхөө амьдралыг яавал би Христ итгэлийг шижир алтмит яг хувиршгүй байх вэ гэдэг дээр зүтгэлтэй байх нь их чухал. Маш олон хүмүүс яг Лаодикеийн чуулганыхан шиг Бурхныг хайрлах хайраа халуунаар эхэлсэн боловч олон хүмүүсийн итгэл түүнийг хайрлах хайр бүлээсэж царцдгаа гэж дөрөв хэлсэн. Өөрөөр хэлбэл манай монголчууд хэлдэг. Сонин дээрээ соохолцож сонино буухаар тэгэлзнэ гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл гэд анх итгэлийн амьдрал нь эхэлж байхдаа маш халуун байжгаад хэсэг хугацааны дараа ямар нэгэн нөлөөллүүдээс болоод ч юм уу эсвэл одоо хүнээс болоод яадаг вэ гэхээр бид нар итгэл нь хөрчдөг. Хүнээс болоод. Тэрийг ч амар лаг Есүст итгэдэг амар лаг гэж бодсон чинь тэр чинь өстө тийм хүгийн амьтан байлаа шүү дээ. Тэрнээс болоод би ч гэсэн тэгвэл яа тэгж амьдрий гэж. Зарим хүмүүс тэгж бод. Итгэлээр бусдыг хүнийг харж явсан учраас итгэл нь хөрдөг хүмүүс байдаг болвол зарим хүмүүс өөрсдийнхөө бохор нууц гим нүглүүдээ ялж чадахгүйгаасаа болоод итгэлээр унаж бас итгэлийн амьдрал нь хөрөх хүмүүс ч гэсэн байдаг. Харин Бурхан хэлэхдээ чи намайг хараа гэж. Чи надтай харилцаа гэж. Яг бол Бурхан хизээш бид нарын итгэлийг хөсөрдүүлэхгүй тэр бол үргэлж итгэмжид байдаг учраас энд Бурхан өөрийгөө итгэмжид бөгөөд үнэн гэрчгэж өөрийгөө танилцуулсан. Тэгэхээр би та бүхэнд Есүст итгэх итгэлийн амьдрал гэдэг бол хүнийг харж биш, нөхцөл байдлыг харж биш, өнөө маргаашийг харж биш. Есүст итгэх итгэлийн амьдрал гэдэг бол Бурханыг харж Бурхантай халуун харилцаатай байх хэлдэг. Тэгвэл тэр Бурхан өдөр болгон та бидний зүрхийг халуун байлгахын тулд 20 дугаар ишлэгийг харъя. Яадаг гэж хэлсэн. 20 дугаар ишлэл байна. Харах тун би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нэвэл би дотгош түүн рүү орж гэж хэлсэн баг. Өөрөөр хэлэх юм бол энэ ишлэгийг харах юм бол тэр Бурхан өдөр болгон бидний зүрх сэтгэлийн үе талхыг тогшиж яадаг. Өөрөөр хэлэх юм бол өдөр болгон Бурхан бидний зүрх сэтгэлд орж ирж тэр бидэнтэй харилцаатай байх хүсдэг. Тэгээ энд бол маш чухал үгээр илэрхийлсэн. Маш чухал үгээр илэрхийлсэн. Тэр бол юу гэж тэр нь надтай хамт хоолно гэж хэлсэн. Надтай хамт хоол. Тэгээ сайн мэдээний 4 номноос харах юм бол Есүс Христ дагалдагч нартай бүр хооллож тэр хамт амьдарч хооллож нөхөрлөх цагийг маш их гаргадаг байсан. Тэр байтугай Есүс өглөөс загалмаа дээр нас орсны дараа түүний дагалдагч нар нь ингээл Христийг дагах амьдрал маань дууслаа гэж тал тагшаа тарж яваад тэгээ өөртөө хуучин амьдрал руу орж ирсэн. Есүсийн дагалдагч Петр загасчин байсан Есүсийг дагахаас өмнө тэгээ Есүсийг загалмаа дээр нас орсны дараа амьдралаа бодъё. Явъя. Загсаа барья гэж загсаа барив байжсэн. Харин тэр үед Есүс түүний загас урьжсэн нууран дээр ирээд өөрийнхөө дагалдагч нартай хамт хооллсон баг. Загас хамт идсэн. Хооллож нөхөрлж явах үедээ та чи Есүс байх шүү дээ гэж түүний дагалдагч нар нь түүний дахин таньж үхлээс амьсан гэдгийг мэдсэн байдаг. Тэр Христэд итгэгч хүмүүс бид нарын одоо чуулганы
нэг чухал бас салшгүй хэсэг бол хамтаа сайхан идэх. Хамтаа сайхан хоолнд орох, хоол идэх, нөхөрлөх. Ингэснээрээ бид нар яадаг вэхээр би энэнийг илүү ихээр ойр дотнолж бид нар хамтдаа бас сайхан цагийг гаргадаг. Энэ бол миний хувьд бол бас их дуртай цаг, чухал цаг гэж боддог. Яг л энэ бол хамгийн бас библиэлэг цагуудын нэг итгэлийн амьдралын. Тийм учраас бид нар хамтаа хооллож, хамтаа нөхөрлөн гэдэг бол дотн хүмүүс илүү дотн болж, илүү дотн хүмүүстэйгээ хамт цагийг гаргах чухал цаг байдаг. Тэгвэл Есүс яг энэ нөхөрлөлийг бидэнд санал болгож байгаа. Би чиний зүрх сэтгэлийн үе таалгыг тогшиж байна. Тэгээд би чамтай танаад орж чиний зүрх сэтгэлд орж чамтай хамт хооллоё гэж. За энэ бол бас нөгөө талаар юу илэрхийлж байгаа гэхээр сүнслэг хооллолтын талаар ярьж байгаа буюу би чамд үгөө өг. Миний үг бол амийн үг. Миний үг бол мөнхийн үг. Миний үг бол амийн талах юм а гэж. Тийм учраас чи миний үгээр хооллоо гэж. Бурхны үгийг үгээр хооллох нь чухал юм а гэдэг. За бас нэг чухал зүйлийг энэ 20 дугаар ишлээс харж болно. Тэр бол юу гэхээр хэрв хэн нэг нь дууг минь сонсоод үүдээ нээвэл гэж хэлж байгаа. Нээвэл. Тэгэхээр энэ үг бол бас Бурхан биднэрт үргэлж сонголтыг өгдөг тухай харуулж байгаа. Өөрөөр хэлбэл би хэн нэгний үүдийг нээж ороод гэж хэлээгүй. Үүдийг нь эвдэж ороод гэж хэлээгүй. Хүчээр ороод гэж хэлээгүй. Харин тэр хүн өөрийнхөө зүрх сэтгэлийн үе таалгыг надад өөрөө нээж өгөх юм бол би тэр зүрх сэтгэлд орж, би тэр дотгошоогоо орж тэр хүнтэй хамт хоолно гэж хэлсэн ба. Хоолно гэж. За ингээд царцуу амьдралаар, итгэлийн царцуу амьдралаар амьдрал ахын бол бид нар магадгүй итгэлийн царцуу амьдралаараа яваал ахах. Тэгээ хизээ дуусах юм бөөмөд. Магадгүй итгэлийн амьдрал нь амжилттай дуусахгүй ч гэж магадгүй. Харин бид итгэлийн амьдралаа халуун байлгаж, халуун итгэлээр явах үед 21-р эшлэлээр юу гэж хэлдэг вэ гэхээр би явж эцгийнхээ хамт синтид заларсны адил надтай хамт синтид минь залрахыг ялагчд сойрхно гэжсэн. Халуун зүрх ялалт хоёр үргэлж хамт байдаг. Тийм учраас нэгэн хүчрхэг удирдагч бас юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дэлхийд шатаж буй зүрхнээс өөр хүчтэй юм гэж байдгүй гэж хэлсэн байдаг. Шатаж буй зүрхнээс өөр. Өөр нэгэн удирдагч юу гэж хэлсэн бэ гэхээр энэ дэлхий дээр хүний амьдрал, хүний дотроос гарч болох хамгийн ёр бусын түлхүүр бол ориглон хүсэл тэмүүлэл юм аа гэж хэлсэн байдаг. Ориглон хүсэл тэмүүлэл. Ориглон хүсэл тэмүүлэл гэдэг бол хүний амьдралын ёр бусын ялалтын түлхүүр гэж. Тэгэхээр бид нэгэнт Есүст итгэж байгаа бол итгэсэн шиг итгэж, халуунаар итгэж, бид ялалтанд итгэж урагшлах аваас эзэн юу гэж амлаж байгаа гэхээр надтай хамт синтид минь залрахыг ялагчд сойрхно. Чуулгануудад сүнс юу айлдж бөг чихтэй нэг нь сонсохтун гэжсэн. Сонсохтун гэж. Тэгэхээр энэ бол бас нэг талаар яг гэр бүлийн харилцаатай маш адилхан гэр бүлийн харилцаатай. Тэгэхээр судалгаан сарах юм бол тийм ээ одоо салалт гэдэг зүйл амьдралд нь огт тохиолдоогүй. Өөрөөр хэлэх юм бол тийм ээ гэрснээсээ хойш насан туршдаа хамт байсан тийм ээ одоо гэр бүлүүдийг салалтгүй байсан гэр бүлүүдийн тийм ээ одоо гэр бүл судлаач Хүчцэг гэдэг эмэгтэй одоо төлөөлөн одоо судалгаа хийгээд яагаад тэр гэр бүлд салалт гэдэг зүйл байхгүй байна гэдгийг нь одоо тогтоохоор судалгаа хийснийхаа үр дүнд юу хэлсэн бэ гэхээр анхнаасаа одоо гэрлэлтийн амьдралыг хамгийн одоо байж болох хэмжээнд нь зөв тавьсан тийм гэр бүлүүд төгсгөл хүртлээр амжилттай явж байгаа тухай харуулсан болвол эсвэргээрээ салалт байгаа гэр бүлүүдэд юу байсан бэ гэхээр одоо гэрлэхээс өмнө тэр гэр бүл болж байгаа хүмүүсийн амьдрал одоо тийм ээ янз бүрийн тийм нөхцөл байдал байсан учраас гэрснийхаа дараа бие биенээсээ уйдах, бие биенээсээ холдох, бие биенийг одоо үл ойшох, үл хүндлэх байдлууд дэндүүх байснаас болж гэр бүл салалтууд гарч байгаа гэж. Тэгэхээр бидний амьдралд Бурхныг хайрлах хайр бол
яг л одоо гэрлэлтийн амьдралтай адилхан. Эфес хотынд бичсэн загтал юу гэж илэрхийлж байгаа гэхээр сүм чуулган болвол сүт бүсгүйтэй адилхан, Есүс Христ бол хожим ирэх болцоо залуутай адилхан. Тэгээ мөнхийн сүт тавьсан буюу Тэнгэрийн дэваж уусад бид нар мөнхөд амьдрахаар Христтэй мөнхөд амьдрахаар дуудагдсан хүмүүс гэдгийг илэрхийлсэн. Тэгэхээр яг л одоо Христтэй бид нар зүгээр сүнслэг байдлаар зүүрлэх юм бол сүт тавьсан болцоот залууд, сүт тавьсан болцоот одоо сүт бүсгүйтэй адилхан гэж үзэх юм бол бид нар сүт тавьсан хүндээ үнэхээр л хайртай бол түндээ насан туршдаа үнэнч байснаар тэр гэр бүл ачааралтай байдаг. Яг үнтэй адилхан Христ итгэлтэй үнэнч хүмүүст бурхан ялалтыг сойрхоно гэж хэлж байгаа. Тэд надтай хамт синтетмийн залрах ялагчдыг одоо сойрхоно гэж хэлсэн. За энэ болгоноос харах юм бол Лаодикеотын сүмийнхэнд их эзэн юу гэж хэлж байгаа вэ гэхээр үнэндээ бол ганцхан өгүүлбэрээр хэлэх юм бол чи халуун чиш хүйтэнч биш байж болохгүй, зарцуу байж болохгүй. Харин чи халуун байж, халуун зүрх сэтгэлээр тийм ээ одоо надад итгэж намайг дагаж яваарай гэж хэлсэн байдаг. Тийм учраас бид нар ч гэсэн халуун байж Бурхныг халуун зүрх сэтгэлээр дагаж явснараа ялалтанд хүрэх болно гэсэн. Амен. Бүгд хамтдаа залбирцгаая. Тэгээд өнөөдрийн энэ үгийн талаар өөрсдөө зүрх сэтгэлийг иргэн харж бүгд хамтдаа залбирцгаая. Халелуя Иесус. Бидний ямар ч хэрэгэлзээгүйгээр мэдж байгаа нэг чухал зүйл бол их эзэн бид нарыг биднээс ч илүү мэддэг. Тэр бидний толгойтой өсний тоош ширхийг хүртэл мэддэг. Яг л тэр өөрөө бидний бүтээгч учраас. Тийм учраас тэр бүтээгч эзэн бидэнд хандав. Чиний надад итгэх итгэл халуун байж хэрэг хөрсөн байгаа бол гимшиж чи үнэхээр намайг өөрийн зүрх сэтгэлдээ оруулж надтай хамт байвал чи ялах болно гэж хэлсэн. Тийм учраас бүгд хамтдаа эзний өмнө залбирангаа тэр бүтээгч эзэн итгэмжит бөгөөд үнэн гэрч болсон эзэн бүгд хамтдаа дахин нэг удаа магтцгаая. Надад дутах зүйл байхгүй гэж хэлж өгч. Бурхан биднийг хэлэхдээ та нар үнэндээ бол ядуу байна, нүцгэн байна, сохор байна. Тийм учраас та нар жигдэн итгэлийн тэр шижир алтыг авч цагаатгалын цагаан хуцыг уучлалын тэр цагаан хуцыг өмсөж нүдээ туслаа гэж хэлсэн. Эзэн минь халамжиш хүүтжиш байгаа бидний зүрх сэтгэлийг
Магадгүй чулуу шиг хатуурсан бидний зүрх сэтгэлийг таны өмнө бас өршөө уучиж эзэн Иесус та өнөр өөрийн тусаар дагуулж гэж гүйж уучлан цагаатгаач гэж гүйж таны өмнө үнээр хийсэн бүх гэм нүглүүдийг алдаа зөрчлүүдийг та цагаатгах уучлаач гэж гүйж өгч Иесус эзэн та бидний хүрсэн зүрх сэтгэлийг халуун болгож өгч эзэн та өнөхөр өөрийнхөө хүмүүсийн итгэлийг та дахин харж эзэн минь бидний яг байгаа байдлыг та бидэнд дахин сануулж өөрчлөх ёстой зүйлсүүдийг мань та өөрчлүүлж босох ёстой талбаруудыг та босгож шинжлэх ёстой зүйлсүүдийг та шинжлэж эзэн минь таны өмнө зохистойгоор алхах тэр зөв амьдралыг зөв алхах гişиг та чиглүүлж өгөөч гэж гуйж байна. Есүс эзэн минь би тантай хамт байж таны хаанчлал бид ялагч болон олохыг хүсэж байна. Та бидэнд халуун мэдрэлийг өгөөч. Зөв сэтгэлийг та халуун байлгаач. Өдөр хамтдаа эсний заасан залбирлыг түнд өргөцгөөе. За дэлгэцэн дээр гарч байгаа. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусгадаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэр шигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь далхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өргөж мөн уучлаач. Бидний сорилт нь бүү оруулаач. Харин буцар муугаас хэтэлгэрч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр өөр таних. Амен. 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 За өнөөдрийн эзний үг болон магтаал хүндэтгэлтэй байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн бүтэн өдөр 2 цагаас 95-ны дундаас цуглаанда тэтгэр карантинтай байгаа болооч бид нар 2 метрийн зайтайгаар бас саналуудаа тавиад тэгээд бас цуглаанда их суухыг хүсэж байгаа хүмүүс ахын болов 2 цагаас чуулганы үе талаа бас нэгдтэй үргэлжлэхээр болж байна. Тэгээд та бүхэн маска зүгээд халуунасаа хэмжээд тэгээд цуглаанда бас хүрэлцэн ирэхийг өөрч байна. Тэгээд дараагийн бүтэн өдөр буюу 10 сарын 11-ний бүтэн өдөр бүгд хамтдаа цуглаан дээр уулзцгаая. За ингээд энэ өдрийн чуулган таанд байсан та бүхэнд баярлалаа. Эзэн та бүхнийг ивэхлэхээ баярлалаа.